Тийм ээ, цагдаагийн түүх. Гэрэл хэтэрхий урт байсан. Би өвдсөн. Тарай тариулсан. Өдөржин шүнжин зураг авалттай байсан. Өдөр нь би луугийн зүрх киноны зураг авалттай байсан. Харин оройн цагаар би өөрийнхөө найруулагчийн ажлыг хийж байлаа. Өөртөө тэр гэрлийг янзалж тогтоосон юм. Утас унжуулад, тог өгөөд гэрэл асаасан. Намайг үсрэгээс өмнө гэрэлтүүлгийн залуу уучлаарай. Энэ зайгаар бүх гэрлийг асааж хүрэхгүй. Бид барилгын зайг ашиглах хэрэгтэй байна гэсэн. Би тогон цохиулж болох байсан ч санаа зовоогүй. Бид чамайг харж байгаа ямар нэгэн болоо гэхэд шууд тогийг салгана. Доош харлаа. Юу ч байгаагүй. Ямар ч хамгаалах зүйл байгаагүй. За бараг хэдэн сая чихрэл нэг газар бөөгнүүлсэн байсан байх. Тэгэл болоо. Би их удаан суусан. Орлон тоглогч маань ч бэлэн гэж хэлсэн. Тэгээд миний халаасанд ямар нэг юм хийх шиг болсон. Окей. Тэгээд л Google явчихсан. Би халааснасаа гаргаж ирэхэд аз дууддаг буддагийн хөшөө шиг зүйл байсан. Намайг иймэрхүү зүйлд итгэдэггүйг тэр маш сайн мэднэ. Гэхдээ би заагаал буцаагаад хийсэн. Надад гүйж байгаад үсрэх орон зай байгаагүй. Би зүгээр л бариул дээр зогсож байлаа. Ямар ч тогтворгүй. Би толгойд өгөх юм бол камера асаагаарай гэсэн. Тэгээд би дээшээ гараад доошоо буусан. Амар байсан юм чи. Үнэхээр амар байсан. Би чинь энгийн хүн шүү дээ. Би супермен биш. Тэгээд би доошоо буух эсхийг харсан. Хөлс. Тэгээд би камер руу харсан. Хөөрхий зураглаач маань 2 цаг тэндээс дүүжлэгч гисэн байсан. Би амралдаа хөлсөө арч гисэн. Тэр хөлсөө арчиж би дээш гараад чи зүгээр үү? Тийм ээ. Тэгээд би ийм хөдөлгөөн хийн. Орлон тоглогчийг камер гэж орилсон. Би юу? Гэнтэл би 15 камер зэрэг бичиж эхлэхийг сонссон. 15 камер. Тухайн үед бол жинхэнэ рекорд тогтоосон зүйл болж байлаа. Бидэнд 121 м хальсал байсан. Үсрэхгүй бол яах вэ? Үрэгдэн. 75, 45, 120 энгийн хурдаар. Хөөх. Тэр дэлгүүр чив чимээгүй болсон. Машин эргэж байгаа чимээл сонсогдож байсан. Тэгээд би үхнэ гэж хэлсэн. Тийм ээ. Би шууд бүүм үсэрсэн. Тэгээд хөөх аюулгүй буучлаа гэсэн. Орлон тоглогч маань иймэрхүү хөдөлгөөн хийсэн. Тэгээд тэсрэ ахаа би үхэх гэж байна. Битгий намайг цохиорой гэсэн. Миний сэтгэл хөдөлчихсөн байсан. Хүч хамтагтаад болдоггүй. Тэр их хүч чадал хаанаас гарч ирснийг мэдгч юм балга. Эргэж хараад 600 хүн байгааг хараад орилсон. Өөрийгөө хүртэл цохиод хөхөрчихсөн байж л дараа нь гараа харахад миний алганы арьс хуулгачихсан байсан. 6 цагт зураг авалт дууссан. Тараад шар ариг ууцгаагаад баяраа тэмдэглэсэн. Тэгээд луугийн зүрхнийхээ зураг авалт руу явж байгаа юм. Машинд орлоо, унтлаа, зураг авалтын талбайд сэрнэ. Томаха бид нар ирж эхлэе гин. Би сэрээд хаалгач нээж чадахгүй болсон байсан. Гар маань яг ингэж байлаа. Бүх зүйл дууссан. Тэр бүх хүч чадал алга болчихсон. Би машинаас буулаа. Миний бүх би ямарч хүчгүй болчихсон байсан. Тэр нэгэн секундэд л би хамаг хүчээ шавхсан юм шиг байгаа юм. Тийм ээ.